За сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн амгалан айлтгая. За миний Бэсэлэн аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Эрдэнэ Саран байна. За би боловсролын байгууллагад 31 жил ажилласан. За ингээд өөрийнхөө бяцхан тэргуун туршлагаас та бүхэнтэйгээ хуваалцъя. За миний өнөөдрийн ярих гэж байгаа тэргуун туршлага маань юу вэ гэхээр суралцагчдаа эцэг эхчүүдэд нь урам өгөх зорилгоор ахиц хэмжлэлийн загтал илгээдэг тухай та бүхэнтэйгээ хуваалцъя. За тэгэхээр суралцагчид маань бол өөрсдийнхөө хэр чимээгээр суралцаж, хичээж, зүтгэж амжилт гаргах гэж бас тийм ээ нэлийн нэрэлт гаргадаг. Тэгэхээр энэ хүүхдүүдийнхаа улирлын эцсийн үр дүнг хараад улирлын эцэст өөрийнхөө ордог хичээл заадаг хүүхдүүдтэй маш сайн амжилттай суралцсан хүүхдүүдтэй энэ ахиц амжилтын цагтлыг гэр бүлд нь илгээдэг байгаа. За энэ дээр маань юу гэж бичдэг вэ гэхээр сайн байцгаана уу эрхэм хүндэт эцэгчүүд та бүхний амар амгалан айлтгах мэдлээ гэдэг. Тус сургуулийн 11-ийн бие ангийн сурагч таны хүү. За тэр нь сургуультай амжилттай суралцаж монгол хэл бичгийн хичээлээр 1-р удаа дахиц гарган сайн сурч дүнгээ гарааны үнэлгээнээс 53% ахиулсан амжилтыг танд дуулган ахиц амжилтын цагтлыг илгээж байгаадаа баяртай байна. Таны хүү чадварлаг мэрэгчлэн болохын тулд цаашиж эрдэм номдоо шамдан өөрийн авяас чадвараа дайрсан суралцаж сургуулийн амжилтаа төгсөн та бидний бахархлыг төрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Ухаалаг хүү төрүүлж ажиллаж хичээнгүй болгон хүмүүжүүлж ахиц гарган амжилттай сурцах боломжоор бүрэн дүүрэн хангаж өгсөн эзэг та бүхэнд болон гэр бүлийнхэн тань хамгийн сайн сайхныг хүсье. Хүндэтгийсэн ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Эрдэнэ Саран гэдэг. За ингээд загтлаа бичээд илгээдэг байгаа. За энэ загтлын маань хариуд ингээд эцэг эхчүүдээс нь хариу загтал ярьдаг байгаа. За энэ хариу загтал сайн байна уу? Эрхэм хүндэт багш танд энэ өдрийн халуун мэндийг хүргэж ажилтан амжилт, амьдралд нь сайн сайхныг хүсье. Таны шав муужингийн гэр бүлгээс мэдчилж байна. Бид хүүгээс сурлагандаа ахиц гаргаж байгаа тухай загтлыг танд хүлээн аваад маш их баярлалаа. Миний хүүгийн төлөө эрдэм оюун цаг хугацаа, өндөр ур чадвар, арвин туршлага бүхнээ зориулан цаг наргүй хөдөлмөрлөж яваа багш танд маш их баярлалаа. Бид цаашдаа хүүгийнхээ сурлага хүмүүжилт анхаарч сурах боломжоор нь хангаж байх болно. Миний хүүд сурах урам өгч эцэг бидэнд сайхан мэдээг дуулгасан танд дахин баярлалаа гэж таны хүндэтгэн ясалсан Тэмүүжингийн гэр бүлийн эмээ Батхишгээс гэсэн ийм загтлыг хүлээж аваад багш надад ч гэсэн цаашид хүүхдүүдтэйгээ сайн өөр маш олон туршлага хүүхдүүдтэйгээ хуваалцаж тэднийг хүн болоход нь өөрийнхөө чадах чинээгээр нөлөөлөх юмсан гэсэн ийм урам зориг бас өгч явдгийн. Тэгэхээр энэ загтал бол надад мөн сурагчид мөн эцэгт нь урам зориг өгдөг. Ингээд харахад жижигхэн цаас боловч энэ дотор байгаа бүхий зүйл маань их олон хүнд урам зориг өгдөг ийм загтал байгаа. Энэ туршлагыг маань та бүхэн хэрэгжүүлээд үзээрэй. Та бүхэнд баярлалаа.